За сайн байцгаана уу. За энэ удаагийн бичлэгээр Cambridge Pure Mathematics 1 хичээлийн ерөнхий контентыг танилцуулъя. За тэгэхээр Cambridge Pure Mathematics бол 1 жилийн хугацаатай одоо намар эхлээд хавруул шалгалтаа өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ хугацаанд давал Cambridge Pure Mathematics маань бол дараах 7 бүлгийн хичээлийг үзнэ. Эхнийх нь бол quadratics буюу квадрат гიშтгэлийн талаар. За квадрат гიშтгэл дээр бид бол за ерөнхий агуулгууд нь болохоор Bottom квадрат ялгах буюу completing square, discriminant of quadratic буюу квадрат тэгштгэлийн discriminant, мөн квадрат тэгштгэл тэнцэтгэл бишийг бодох талаар solving quadratic equations, мөн solving quadratic inequalities. За цаашлаад simultaneous equations буюу систем тэгштгэл, квадрат тэгштгэл агуулсан эсвэл квадрат тэнцэтгэл биш агуулсан систем тэгштгэл үзнэ гэсэн үг. Үүний дараа бол quadratic functions гэсэн сэдвийг үзснээр quadratic бүлэг маань бол дуснаа. Өөрөөр хэлбэл квадрат функцүүдийн талаар үзнэ гэсэн үг. За хоёрдугаар бүлэг бол ерөнхий функцүүдийн талаар үзэх бөгөөд энд бол функцийн ерөнхий тодорхойлолт, за нийлмэл функцүүд, за урвуу функц, transformation of functions буюу функцийг хувиргах. За гуравдугаар хэсэгт бол геометрийн талаар, ялангуяа координатын геометри буюу координатын x, y хавтгай. За бидний одоо Монгол математикээр хэлдгээр бол тэгшинцэгт координатын систем гэдэг агуулга талаар хэдүүлээ үзнэ. За equation of straight line буюу шулууны тэгштгэл, problems on straight lines буюу шулууны тэгшгэлтэй холбоотой бодлогууд. Дараа нь equation of a circle, за тойргийн талаар, тойргийн тэгштгэл, lines and circles. За үүний дараа бол тойрог болон шулууны огтлцол шүргэлцлийг агуулсан юм бодлогууд. За тэдний харилцан байршийн талаар үзүүлнэ. За үүний дараа бол graphs and equations. За энийг бас цаашлуулад тэгштгэл байдлаар болон график байдлаар хэрхэн бодох талаар үзэх болно. За дараагийн бүлэг бол circular measure буюу тойргийн хэмжих түүнүүд болон trigonometry буюу тригонометри байна. За энд бол radian буюу одоо өнцгийг хэмжих өөр нэгжийн талаар бид үзэх болно. Градусаас өөр. За sinus болон cosinus, sine болон cosine, tangent буюу tangents, exact values буюу томилогдоогүй утгын талаар үзэх болно. За мөн trigonometric graphic transformations. За тэгэхээр бид trigonometrийн графикуудыг мөн хэрхэн хувиргаж болдог талаар үзэх болно. За үүний дараа бол useful identity буюу хэрэгцээтэй адилтгалуудын талаар үзнэ. За тэгээд trigonometric equations буюу одоо хялбар тригонометрийн тэгшгэлүүдийг pure math-ийн хүрээнд бол үзнэ. За 5 дахь бүлэг рүү ороод series буюу бид нар дарааллын талаар үзэх болно. За эхнийх нь бол binomial expansion. Энэ бол хоёр гишүүнтийг задлах талаар байгаа. Ньютоны бином болон за комбинаторикийн нийл хэсэглэл хэрэглэж одоо хэрхэн задлах талаар бас үзэх болно. За тэгээд arithmetic progression буюу arithmetic дараалал, geometry дараалал гэх мэтчлэн сэдвүүдийг энд үзнэ. За 6 7 бол хоорондоо хамааралтай. За IGC Cambridge IGCSE бүлэг дээр бол 22 дугаар бүлэг дээр үзсэн differentiation болон за түүний ургуу үйлдэл болох integration талаар үзэх болно. За differentiation-ийн хүрээнд бол бид gradient of a quadratic буюу квадрат гიშтгэлийн gradient тэгээд олон гишүүнтээс дифференциал авах буюу differentiating polynomials, differentiating x to the n. За энэ зэрэгээс хэрхэн дифференциал авах талаар үзэх болно. За цаашдад chain rule буюу за нийлмэл функцүүдээс хэрхэн дифференциал авах. За мөн stationary points буюу докторжлтын цэгийг хэрхэн олох, tangents and normals буюу за докторжлтын цэгийг дифференциал олсноороо тэр функц дээр их одоо дурын цэгийн шүргэгч болон нормалыг хэрхэн олох талаар үзэх болно. За төгсгөлд нь бол өөрчлөлтийг олох буюу rates of change гэж үзээд differentiation бүлэг маань бол ер нь дуусж байгаа. За үүний дараа pure math-ийн сүүлийн бүлэг болох integration эхэлж байна. За integration-ыг бол бид эхлээд indefinite integrals буюу тодорхойгүй интегралаас эхэлж үзнэ. За дараа нь энэхүү ax дээр нэмэх нь b-ийн n зэрэг гэсэн ийм илэрхийллийг бол илэрхийллээс хэрхэн интеграл авах талаар үзэх болно. За түүний дараа бол морийн тэгштгэл, тэгээд тодорхой интеграл, за мөн дүрсийн талбайг интеграл ашиглан хэрхэн олох. Тэгээд за improper integrals буюу за интегралийн хил гэж байгаа. За ялангуяа definite integral дээр бид нэр хоёр ингээд заглагдсан
зүйлийн талбай ч юм уу эргүүлдэг хэдүүлээ үзнэ. Үзэж эхлэх одоо суурь нь болдог. За тэгэхээр нэгдлийн хилэн ч юм уу хязгаар гөрөө тэмүүлсэн байх юм бол тэр интегралыг яаж боддог талаар хэдүүлээ энэ хэсэгт үзэх болно. За 7-гийн 7 дээр volumes of revolution буюу за эргэлтийн биетүүд гэж байдаг. Өөрөөр хэлбэл одоо координатын тэгшинцэгт координатын систем төрөөгөө ямар нэг шулууныг эргүүлэхэд жишээ нь ингээд конус ч юм уу ингэж эргүүлэхээр цилиндр ч юм уу те ийм байдлаар үүсдэг байгаа. За тэр биетүүдийн эзлэгөөнийг хэрхэн олох талаар үзнэ. За тэгэхээр pure math 1 гэдэг сэдвээр бол бид нар 1 жилийн хугацаанд бол эдгээр одоо сэдвүүдийг үзээд за мөн шалгалтандаа бэлдээд намар үзэж эхлээд хавар шалгалтаа өгдөг байх нэ.